아멘. 할렐루야. 유로 눈노 누링 임시겠지. Бид нэр цовруж явсаар байгаад өнгөрсөн 10 дахь жилдээ энэ сүмийн пастораар үйлчилж байна тийм үү. Тэгэхээр цовруж явсаар байгаад одоо бид нар 1-р Самуэль ном руу орсон байна. 1-р Самуэль номоос өнөөдөр бид нар 3 маш чухал зүйлийг үзэх болно. 1-р Самуэль 21-р бүлэг хүртэл явсан байна. Өнгөрсөн 20-р бүлэг дээр бид нар Давидын зовлон, Давидын амьдрал тохиолдсон хүнд хэцүү ганцаардалтай тэр агшныг хамтдаа үзсэн байна. Давидын хамгийн анхны сүнслэг алдаа, буруу алхмыг бид нар хамтдаа үзсэн. Раманаятыг орхиод тэгээд Йонатан руу очисон Давидын энэ зам нь түүнийг дахиад 10 жил хаан суудал залрах хүртлээр 10 жилийн турш сүлийн амьдралаар амьдрах ийм хүнд хэцүү сонголтыг Давидэд өгснийг бид нар хард үзсэн байна. Давидын энэ алдаанд юунаас үүсэлтэй вэ гэдгийг Библи бас биднэрт 20-р бүлэг дээр хэлсэн байна. Амьдрал дахь бараан талуудаа хит их харсан учраас амьдрал дахь зовлон, ганцаардал, хавчигдал, гологдлыг хит их анхааралтай хандуулсан учраас амьдрал дахь хамгийн сайн сайхан Бурхны хамгаалалтыг, Бурхны үгсийг умартсан байна. Ингэснээрээ түүний итгэл үгүй болж тэр хүний арга барилаар ажиллахыг хүссэн. Юу вэ гэвэл танил тал ханху Йонатан. Гэвч ханху Йонатан үнэндээ амьдрал дээр хэн байсан бэ гэвэл Давидын амийг таслахыг хүсдэг, түүнийг үзэн ядагч, ямар ч шалтгаангүйгээр түүнийг өөрөө гар доор байлгаж, өөрийнх нь амийг таслахыг хүсэж байгаа Саулын ууган хүү Йонатаныг өөрт нь сайн ханддаг учраас танил талаа ашиглахаар Йонатан руу очсон. Энүүгээрээ хамгийн сүнслэг иш үзүүлэгч нарыг хотуулах Раманаятыг Давид орхисон. Өөрийг нь хамгаалж исэн Бурхны хүн, хамгийн сүүлчийн шүүгч, хамгийн анхны иш үзүүлэгч, тухайн үеийн хамгийн хүчирхэг сүнслэг удирдагч бол Самуэлийг орхиод түнд байдаг иш үзүүлэгч нар хамтран амьдардаг Раманаятыг орхиод Йонатаныг сонгож байна. Бидний амьдрал Давид шиг ийм алдаа байдаг. Бид нар мөнгө санхүү, нэр алдар, амбиц карьер, ажил ал энэ дэлхийн ямар нэгэн арга барилыг Бурханаас илүү сонгосноор бидний итгэл төөрөлддөг. Ингэж итгэл маань төөрөлдөхөөр бид нар улам Бурханаас холдох бөгөөд өөрийг нь хамгаалж исэн сүнслэг хот бол Раманаятыг хаяад өөрийнхөө арга барилаар улсын хурлын гишүүн, сайд, дарга, ажлын албаны дарга, таньдаг, мэддэг, пастор, удирдагч нөлөө бүхний хүмүүсийг Бурханаас нэгдүгээр тавиад сонголтоо эхлээд тэднээр хийчихдэг. Энэ утгаараа Давид Раманаятыг орхиод Йонатаныг очиж гуйснараа түүний амьдрал цөлийн зам эхэлж байгаа. Раманаят дэлхийн арга барилаар оролдож эхэлсэн гэсэн. Нөгөө тэгвэр тэр Раманаятыг орхисон айдас нь түүний дотор буруу бодлыг төрүүлж байгаа. Ингээд энэ айдасаас угшилтай буруу бодол нь түүнийг Раманаятыг орхиод буруу сонголт хийхэд хүргэж байгаа. Ингээд буруу сонголт хийхэд хүрсэн Давид өөрөө одоо буруу үйлдэл гаргаж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл хаанаас үүсэлтэй вэ гэвэл оюун санаанаас. Амьдрал дахь хар бараан, дутууд улмаг, сул торой тал дээрээ хит их фокус тавьснаас болоод өөрийнх нь амьдрал дахь сайныг, ерөөлийг тоолж амьдрах амьдралаа орхисон Давидын дүр төрхийг бид нар өнөөдөр үргэлжлүүлэн үзэх болно. 21-р бүлэг маань богинохон бүлэг, 15хан зүйлтэй. Гэхдээ Библи бол яг хүний зүрх сэтгэл шиг. Жижигхэн биетэй хүн байлаа гэд том биетэй хүнээс бага зүрх сэтгэлтэй гэсэн үг агуулдаггүй. Магадгүй жижиг биетэй тусмаа том биетэй хүнээс илүү уужим сэтгэл агуулж иж болдог шиг Библиэлд богинохон бүлэг байна гэд жижигхэн утга агуулгатай гэж бид нар бодож байна. Өнөөдөр бид нар цаг гаруй ярьсан ч багтахааргүй ийм олон сэдв яригдахад бэлэн байна. Гэхдээ бид нар үүнийг зэвлээ яг хэрэгтэй 3 хэсэгт хувааж агаад хамтдаа өнөөдөр хуваалцж үзье. Сонирхолтой бүлэг байгаа. 1-р Самуэль 21-ийн 1-4-ийг Давид Раманаятаас цугтаагаад Йонатаныг очиж гуйсан. Түүний амьдралд асуудал шийдэгдсэн үү? Юу ч шийдэгдэв. Бүгд бахих байранда. Саул түүнийг алахыг хүсэж исэн. Үнэн. Харин бас нэг асуудал нэмэгдсэн нь тэрний амьдралд дордсон байна. Яагаад гэвэл тэр Раманаятыг үл тоосон учраас
тэнд Бурхны хүн Самуэлийг орхин зүхтан гасан учраас түүний өмнөх амьдрал нь дээрднэ гэж бодоод зорьсон зорилго нь хүний аргаар хийсэн зорилго нь түүнийг уламд ордуулсан байна. Ингээд тэрээр Ноб хэмээх газар руу зүхтааж байна. Одоо бүгдээрээ 1-4-ийг уншиж би 5 хүнд уншиж өгье. Давид ба тавиг талах. Давид Нобт тахилч Ахимелех рүү очив. Ахимелех цочиртон дагцсаар Давидыг угтан очиж түүнд яагаад та хинтэж биш ганцаараа явж байгаа юм бэ гэж асуув. Давид тахилч Ахимелехт хаан нэг хэргийг тушааж чамайг илгээж чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болдсон гэд одоо чиний гарт юу байна? Таван талах чамаагүй юу байгаагаа надад өгөөч гэв. Тахилч Давидэд миний гарт жирийн талах алга гэсэн ч тавиг талах би бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавтайгүй ирчүүд идэж болох юм гэж хариулв. За, Ноб хэмээх газрын тухай Рама Наятус зүхтагаад Йонатнид очсон. Юу ч байх байдгаараа өөрчлөгдөөгүй харин уламд орцсон учраас одоо яаж вэ? Саулаас хамгаалах хөнгө болсон. Уул нь Саулын элч нараас Саулаас 4 удаа Рама Наятууд Бурхны сүнс хамгаалсан. Самуэль түүнийг зөвлөж менторлж байсан. Гэхдээ түүний бодол нь давмгаалсан. Яагаад бодол нь давмгаалсан гэвэл санаа зовнил, амьдралд байгаа асуудалтай бүх фокус өгсөн учраас тэр Бурхны хамгаалалт түүнд үнгүдж гисэн. Тиймээс тэр Рама Наятыг орхиод Йонатан дээр очив. Йонатаныг орхиж арга байхгүй болохоор зүхтаагаад Ноб гэдэг газар ирж байгаа. Энэ Ноб гэдэг газар маш чухал утгатай газар. Ноб гэдэг газрын тухай энэ бүлэгдээс ч өмнөх бүлгүүддээс ч гарахгүй. Харин маргааш эх 7 хоногт үзэх 22 дугаар бүлгийн 19 дээр Ноб гэдэг газар чухам ямар газар байсан бэ гэдгийг тайлбарлаж өгсөн байна. Би тавханд 22 дугаар бүлгийн 19-ыг уншиж өгье. Тэр тахилч нарын хот болох Нобыг цохиж тентхийн эрэгтэй эмэгтэй нялхас хүүхэд мөн үхэр илжиг болон хоныг нь элдний ирээр устгав. За энд Доег гэдэг нэгэн хорн муу хүний Саулын тагнуулын үйл ажиллагаанаас болоод Ноб хэмээх хотод гайхамшиг болсон. Гэхдээ энд Нобыг юу гэж харилцуулсан бэ? Тэрээр ямар хэний хот гинөө? Тахилч нарын хот. Өөрөөр хэлбэл Бурхны тэргүүн тахилч нарын хотод зорж очсон байна. Бид нар өөрсдийн амьдралыг, Давидын амьдралыг аялал гэж харах хэрэгтэй. Библи бид нарыг энэ аяллаар дагуулж байна. Тэгвэл аялалд явхад хамгийн хэцүү зүйл юу? Хүмүүс янз бүрээр хэлдэг. Хоол солигдох, ус солигдох, хил даваад аялсан бол хил ойлголцохгүй, ёс заншил мэдэхгүй, мөн цагийн зөрүү, олон бэрхшээл байдаг. Гэхдээ хамгийн хэцүү бэрхшээл нь юу гэж? Хинтээ аялах вэ гэдэг л хамгийн хэцүү. Хинтээ аялах. Тэр хүн нь таныг дэмждэг, тантай хамт байдаг, таныг ойлгодог, таныг нэгүүлсдэг ийм хүнтэй та аялалд явбал тэр нойр солигдох, цагийн зөрүү, хоол унд, ус юу ч хамаагүй зохицуулж болдог. Хоорондоо ярьж инээлдээд ямар нэгэн байдлаар зохицуулж болдог. Гэр бүл дотор ч ялгаагүй ийм харилцаа байдаг. Харин ямар ч асуудалгүй мөнгө, санхүү бүх юм нь бэлэн байсан ч хамт яваа хүн чинь үнэхээр зохисгүй хүн байвал, тантай юусоо таардаггүй, асуудал болгоныг дэвэргээд идэг хүн байвал тэр аялал ормонгоор явдаг. Та магадгүй Европын холбоо, Швейцар, Швед, Канада, юу гэдгийг Франц дуртай ямар ч гоё газар очсон хамт яваа хүнээс чинь аялал 100% нөлөөлж идэг. Хинтээ хамт аялж ийн. Би өмнө нь та нарт ярьж байсан. Би одоо ч гэсэн бодохоор гайхмаар юм аяллууд хийж ирсэн. Нөгөө газар Батмен илүү Супермен зурчаад хүүхэд нь авч явъя гэж уйлаад хоол хийгээд идэхлээр бүгдээрээ мөнгөө нийлүүлээд хоол хийгээд идэхлээр цов хийж идэх. Би гурилан дургу удаатай хоол гэж би будаа идэж чаддгүй. Бүр ингээд нийт хамт аялж байгаа хүмүүсийн уур амьсгалыг үгүй хийсээр байгаад бүтэн 7 хоногийн аяллаа болоод 4 хоног яваад буцаад ирсэн. Яагаад? Хамт явсан хамтрагчид дунд маань тийм хэцүү хүн байсан болохоор ямар ч гоё аялал үнцэнгүй утгагүй болчихно. Тэгвэл та Давидын амьдралыг одоо аялал гэд харуул. Давидын амьдралын 70-80% нийтэд нь Давидын амьдралыг бүхэлд нь харуул. Түүний амьдралын аялал нь дандаа 70-80% нь хамгийн ойр дотны хүмүүсээсээ болж шархалж хэцүү байдалд орж байсан. Ерөөсөө хүний амьдрал шиг хамгийн ойрын хүмүүсээсээ болж Давид хамгийн хүнд байдалд орж байсан үеуд байдаг.
Бид нар энгийнээр харах юм бол Давидын хамгийн ойрын хүн гэвэл эхнэр байж таарна. Михаил. Михаилаас болж Давид ямар хүнд байдалд ордог вүлээ? Михаил түүнийг ёжилдог, доогддог, үүнээс болж бурхан түүнийг шийтгчдэг, тэгээд хүүсэр болчихдог. Үнэн зулаа үнэрлж чадхаа болдог. Дээр нь хадам эцэг. Михаилын аав буюу хадам эцэг нь хэн блэ? Саул хаан. Өдөр шөнөгүй түүнийг алхаар зогсоо зайгүй минут секундгүй мөрдөж өшгөн. Бүх талаар түүний амийг эрэлхийлнэ. Уул нь Саул Давидын хамгийн анхны ментор байсан. Тэр Саулын дургуулж ирж байсан. Цаашлаад сүүлдээ охин Динаг нь хүн хүчрхэлж. Хамаатан садан дотор нь ийм асуудал гарсан үед Давид ямар хүнд байсныг та мэдж байна. Тэгээ үдсэн ядаас салж. Хамгийн сүүлд хамгийн алдартай нь хүү Абсалом. Аав эцэг гэж бодохгүйгээр түүнийг байхгүй хаан сэнтийг нь булаагаад Давид яадаг вүлээ? Аргаа барахтаа хаан сэнтийг орхиж цугтаад гутлаа тайлаад хөл нүцгэн уулын өдөө уйлаад залбираад алах. Давидын амьдрал бол дандаа дотны хүмүүсээс нь болж хамгийн хүнд байдалд орж исэн ийм амьдрал. Өөрөөр хэлбэл түрүүний аялал юм. Энэ аяллыг бидний амьдралын аялал зохистой байгаа хинтээ хамтарч хэрхэн үйлчилж хэрхэн аялах вэ гэдгийг заахын тулд бичигч маань Давидын амьдралыг ийм дэлгэрэнгүйгээр биднэрт зааж мэдүүлж сануулж өгч байна. Эхнэрийг хэрхэн сонгох вэ? Хамтран үйлчлэгч, хамтран зүтгэгчийг хэрхэн сонгох вэ? Хинтээ яаж харьцах вэ? Та энгийнээр бодоо. Би маш тодорхой танд хэлье. Сатан бидний нэрийг мэддэг. Гэхдээ тэр биднийг дандаа өнгөрсөн алдаа дутагдлаар маань дууддаг. Ойлгож байна. Тэр бидний нэрийг мэддэг. Гэхдээ тэр намайг дуудахдаа дандаа өнгөрсөн алдаа, гин нүгэл, дутагдлаар маань дууддаг. Харин Бурхан бидний өнгөрсөн алдаа, дутагдал, гин нүглийг мэддэг. Гэхдээ тэр намайг дуудахдаа нэрээр минь дууддаг. Яагаад гэвэл тэр намайг хайрладаг учраас. Тэгвэл эндээс хөврүүлээ. Таны амьдралд хэн нэгэн гарч ирээд өнгөрсний чинь яриад сөхөөд алдаагч чинь сөхөөд байвал тэр хаанаас ирсэн хэн болохоор тодорхой. Тийм аа. Харин таныг байгаагаар чинь үн цэнтэй хайрлаж, хүндэлж, эрхэмлж, нөхрөлж харьцаж байгаа бол тэр хүн бас хаанаас гарал үүсэлтэй таны амьдралд орж ирсэн нь мөн тодорхой гэсэн. Тэгвэл Давидын амьдралын энэ хүнд хэцүү үеийг Давид туулах ёстой тэр замаасаа өнөөдөртөө төр зур гарч иж байгаа. Яг л бидний амьдрал ижил тохиолддог шүү. Ингээд Раманаятос, Йонатан танил талхаарсан, хээл хахуул өгөх гэж үзсэн, мэддэг чаддаг албан тушаалтаа ашиглах гэж үзсэн болоогүй. Тэндээсээ зүхтаагаад Новт очсон. Иш үзүүлэгч нарын, тахилч нарын нутагт очсон. Гэтэл энд асуудал гардаг. Нов гэдэг газрыг би ярьсан. Ахимелех түүнийг хараад цочирд нь дагчсаар Давидыг угтан очиж түүнд яагаад та хинтээч биш ганцаараа явж байгаа юм бэ гэж асууж байна. Яагаад та хинтээч биш ганцаараа явж байгаа. Яагаад Ахимелех Давидыг хараад тэгж цочирдож айж эмээж дагжих болов? Дээр нь яагаад та ганцаараа байгаа юм бэ гэж асуух болов? Нэгдүгээр Ахимелех түүнийг Саул хаан алахыг хүсэж хөөж байгааг мэдж байгаа. Хоёрдугаар хам хэрэгт орчихгүй гэж айж байгаа. Гуравдугаар тухайн үеийн Ахимелехийн үгнээс нь бид нар мэдж байна. Библи биднэрт олон мэрэгэн ухааныг өгдөг. Хэрвээ та Библийг уншиж энэ маягаар судалсаар байгаад хэвшил болох юм бол та хүнтэй нэг 5 үг солиод тэр хүний асууж байгаа асуулт магадгүй ярьж байгаа ярианаас энэ хэн бэ гэдгийг таньдаг болчихно. Гоё байна. Ивэл байна. Гэхдээ энийг сураад ирэхээр бид нар жожиг юм шиг болж байгаа шүү дээ. Яагаад гэвэл хүнтэй тийм амархан дотносдоггүй, хүнийг тийм амархан ойлгодоггүй болж эхэлдэг. Магадгүй та над шиг найз нөхдөжгүй болж магадгүй. Библи биднэрт ийм ухааныг заадаг. Өнөөдөр яг энийг та бодож үз. Ахимелехийн асуултнаас Давид тэр хоёрын харилцаа одоо биш, өмнө нь ямар байсан бэ гэдгийг бид нэр амархан мэдж байна. Тэр ингэж асууж байгаа. Яагаад та хинтээч биш ганцаараа явж байгаа юм бэ? Асуулт. Тийм үү? Тэгвэл энэ асуултаас та хөврүүл өмнө нь яагаад та хинтээч биш ганцаараа байгаа юм бэ гэж асууж байгаа Ахимелехийн асуултаас өмнө нь Давид түүн дээр ойрхон ирдэг байсан байна. Тийм үү? Яагаад гэвэл өмнө нь зөндөө ирдэг байсан учраас энэ удаа та яагаад ганцаараа ирж байгаа юм бэ гэж асууна үстэй.
Нэгдүгээр асуулт. Давид түүн дээр ойр ирдэг гэж. Хоёр дахь нь тэр ингэж хэлж байгаа. Яагаад та ганцаараа яваа юм бэ гэж. Тэгвэл Давид олон удаа өмнө нь Ахимелех дээр ирж исэн. Гэхдээ хэдүүлээ ирдэг байсан бэ? Олуулаа ирдэг байсан учраас энэ удаа ганцаараа ирэхээр нь гайхаж байна гэсэн үг. Тэгвэл энэ хоёрын харилцаа харагдана. Дээр үеийн Израилийн ёс заншил Давид бол хамгийн алдартай жанжин. Тэр Голиатыг унгаасан. Тэр Голиатыг зүгээр дүүгрийн чулуугаар унгаасан. Израилийн филистичүүдийн гараас эцсийн мөчөд аварсан алдартай жанжин. Хүмүүс бүр дуулахдаа Саул мянгыг Давид түмийг аллаа гэж бүр магтан дуулдаг дууны гол баатар байсан. Тэр дайнд явдаг байсан. Тэр үргэлж филистичүүдийг ялдаг байсан. Харин ёс заншлын хувьд, сүмийн зэрэгтнүүдийн ёс заншлын хувьд дайнд явж байгаа жанжин заавал дайнд мордохоос өмнө тахилч нар дээр очиж өрөөлгөө гардаг байсан. Энэ бол ёс нь. Заавал тэгэх ёстой. Тахилч нараар өрөөлгөөд шаардлагатай бол эвийн тахил өргүүлээд дайндаа мордох ёстой. Тэгвэл энэ жанжин Давид Саулын хаанаар удирдах байгаа Гибеа хэмээх хотоос 2 км-ийн зайтай, ойролцоогоор 2 км-ийн зайтай Ноб гэдэг газар руу Давид байнга очдог байсан нь дайнд явах болгондоо 1000, 100000, 20,000, 30,000 зэрэгтэй агуу данжин бүрээ үлээлгээд бөмбөр тоглоод Ахимелехийн өмнө ариун газарт ирэх үед Ахимелех түүнийг өрөөж өгөөд, адсалж өгөөд дайнд мордоод үргэлж ялалт аваад эргэж ирэхдээ сүмд ялалтын ол зомгоосоо үргэл болгож өгөөд буцдаг байсан байна. Тэгвэл тийм нүсэл сүрлэг ирдэг байсан жанжин нэг өдөр хов хоосон гав ганцаараа ирэхээр Ахимелех гайхав. Нөгөө мундаг олон хүн дагуулсан, олон машин дагуулсан, нөгөө захирал, дарга, нөгөө мундаг Давид чи яач вэ? Гав ганцаараа ирээд хинч биш юм шиг ямар ч бүрээндөө бөмбөргүй, ганц цэрэггүй, бүр 1000 байтугай 150 ч хүнгүй гав ганцаараа ирээд надаас 50-г талахгүй юм гэж үү? Талахгүй юм гэж үү? Тийм учраас тэр гайхсан баг. Тийм учраас тэр айсан баггүй. Энэ яг юу болоод байна? Эндээс бид нэр сүнслэг бэкграундыг харах хэрэгтэй. Цөлийн зам гэдэг бол ганцаараа туулдаг зам. Давид одоо хэдийн цөлийн зам руу орсон. Тэр ганцаараа туулах хэрэгтэй. Тиймээс тэр ганцаараа Ахимелех дээр ирж байгаад бичигч маань маш тодорхой дэлгэрэнгүй бичиж үлдээж байна. Тиймээс Ахимелехийн үг нэг асуулт нь олон зүйлийг тайлж өгч байгаа. Айн цочирданд дагцсан Давидыг өгтөн очоод түүнээс та яагаад хинтэй ч биш гав ганцаараа ирж байгаа юм бэ гэж асууж байгаа. Энэ асуулт нь олон зүйлийг харуулж байгаа. Өмнө нь хүмүүсээр магтуулж, сайшаалгаж, бүр магтан дуунд, эмгтээчүүдийн дуулал дунд Саул мянгыг Давид түмийг гэж дуулуулдаг байсан тэр баатар жанжин одоо цөлийн зам руу ороод амьдралын сүнслэг цөлийн зам руу ороод хинч биш гав ганцаараа туулах ёстой хувь тавилангаа эзэмшээд Ахимелехийн үүдэнд ирж байгааг Ахимелех хараад энэ асуултыг асууж байгаа. Хоёрдугаар зүйл дээр үргэлжлүүлээд ийм зүйл болж байгаа. Давид Ахимелех тахилч Ахимелехт хаа нэг хэргийг тушааж намайг илгээж чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газар дуулцахаар болцсон гэв. Одоо яаж вэ? Давид худлаа ярьж эхэлж. Хүний санаагаар хийсэн бүхэн нь хээл хахуул, хан хүү, албан тушаал, өөрийнхөө бодлоор болно гэж зөндөө аргаар хэрэглээд Гибеад ирсэн. Гибеагаас Нобд ирсэн. Тэгээд Бурхны ариун хот Раманайотыг орхисон. Бурхны иш үзүүлэгч өөрийнх нь жинхэнэ тосолсон ментор байсан Самуэлаас зүхтсан. Тэгээд миний арга барилаар болно гэд дэлхийн арга барилаар тэрээр хээл хахуул албан тушаал оролдсон. Бүтээгүй уламд орцсон. Одоо тэр Нобд ирсэн. Нобд иртэл Ахимелех хүртэл түүнийг гайхаж угтсан. Чи яагаад ганцаараа яваа бэ? Яагаад чиний дэргэд хинч байхгүй болцсон юм бэ? Яагаад чи юу ч биш болоод зогсохгүй надаас талахгүй хэмжээнд сүмээс ирж зүсэн талах өгөөч гэх хэмжээнд орцсон юм бэ? Ингэж Ахимелех түүнээс асуух үед одоо тэрээр худлаа ярьж байгаа. Саул түнд нууц даалгавар өгсөн юм шиг хэлж байгааз надад нэг хэргийг тушаасан. Чамд бус түнд хэлж болохгүй. Чиний гарт юу вэ? Талах байвалгүй ч. Өөрөөр хэлбэл Саул түүнийг алах гэж хөөж байгааг тэр хэлээгүй. Саулаас оргож босод зүхтаж яваагаа тэр хэлээгүй. Жанжин биш, хинч биш. Одоо цаазын ял авсан ялтан болж хувилснаа ч хэлээгүй. Одоо тэр зүгээр л
хинч биш гэдгээ илчлэхээс ичсэн. Тэгээд худлаа ярьж байна. Энэ дүр төрхийг та хардаа 17 дугаар бүлэг дээр хинч биш хэн нэгэн хончин хүү тал дээрээс гарч ирээд Аврал биетэй Голиатын цохыг ганцхан ширхэг чулуугаар дүүрдэж унгаагаад хуйнаас нь сэлмийн суулж толгойг нь тасдаж Израилийн мөнхийн дайныг ялалтаар дуусгаж мөхлөөс авалсан тэр хончин Давид одоо байгаа Давид мөн үү? Ганцаараа цөлд оргож босож яваа. Цаазын ял авчихсан талахгүйгээд сүмийн хаяа бараадад явж байгаа Давидын дүр төрхийг та харах хэрэгтэй. Энэ юу вэ гэвэл түүний амьдралдаа юун дээр фокуслж амьдрснаас болж хурааж байгаа үр жимс. Тэр амьдралдаа сайн сайхан дээр ивэлээ тоолж биш болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, муухай байгаа, тааламжгүй байгаа, таалагдахгүй байгаа гин нүгэл алдаа асуудал бүр дээр маш их фокуслж өдөр шөнөгүй шаналсан учраас тэр бурхнаас холдсон. Түүний итгэл үгүйсгэгдсэн. Тиймээс түүний бодол нь айдас нь бодол болж хувирсан. Бодол нь сонголт болж хувирсан. Сонголт нь буруу үйлдэл болж хувираад буруу үйлдэл нь эцэстээ худалж болж хувирж байгаа. Тахилчийн өмнө тэрүүн тахилчийн өмнө одоо тэр худлаа хийж байгаа. Юу гэж ярьж байгаа юм бэ? Би нууц даалгавартай яваа. Тэгсэн мөртлөө надад талах байвал өгч. Цааш нь харах юм бол 3-аас 6 дээр би таванд уншиж өгье. Одоо чиний гарт юу байна? 5 талхч хамаагүй юу байгааг надад өгөөч. Тахилч Давидэд миний гарт жирийн талх алга, хэсэгч 50 талх, гисэнч 50 талх бий. Бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавтаагүй ирчүүд идэж болох юм гэж хариулв. Давид тахилч нар намайг гарснаас хойш өдийг хүртэл манайхан 2-3 хоног эмэгтэйчүүдийг цээрэж ирсэн. Бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч хүмүүсийн биеийн бузартаагүй. Өнөөдөр бүр шийдвэр болох босуу гэж хариу хэлв. Иймд тахилч түнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар эзний өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түнд байсан. За асуудал гарч байна. Давид худлаа ярьсан. Энэ бол Давид угаасаа алдаатай сонголт хийсэн явж байгаа. Харин одоо Давидыг дагаад хэн худлаа ярьж байгаа гэвэл тахилч худлаа яриад тахилч Бурхны хуулийн эсрэг зүйл хийж байгаа. Ахимелех өөрөөр хэлбэл Давидаас айсандаа магадгүй хуурцсандаа тэр Бурхны үгийн дагуу бус болохгүй үйлдэл хийж байгаа гарч байгаа. За Давид тахилчийг дахиад хуурсан. Өмнө нь нэг хуурсан. Энэ удаа дахиад хуурж байгаа. Залуустайгаа хамт яваа. Дээр нь 3 хоног эмэгтэйчүүдээс хол явсан талхаа өгч. Харин үүний эсрэг тахилч бас дахиад алдаа гаргаж байгаа. Энэ талх нь ямар талх вэ гэвэл тавиг талх гэдэг нь онцгой ариун газарт тавьдаг 12 овог аймгийг төлөөлсөн 12 ширхэг бим байхгүй. 6-6-гаар нь шижир алтан ширээн дээр байрлуулдаг онцгой ариун газар байдаг бим. Үүнийг 7 хоног бүр солих ёстой. Амралтын өдөр бүр 7 онсон талхыг солиод шин халуун 12 талх тавих ёстой. Харин солигдсон 12 талхыг хэн идэх ёстой вэ гэвэл зөвхөн тахилч буюу тэрүүн тахилч, бусад тахилч нар л идэж болно. Лев овгил идэж болно. Өөр хэн ч идэж болохгүй. Гэтэл Давид тахилч мөн үү? Биш. Дээр нь Давид лев овгих мөн үү? Тэр Юда овгих. Гэтэл Давид энэ талхыг идэхээр гуйж байгаа. Харин Ахимелех түнд 3 хоног эмэгтэйчүүдтэй ойртоогүй ирчүүд идэж болно гэдэг нь тахилч хүний зүгээс алдаатай шийдвэр худлаа үгийг, худлаа хуулийг танилцуулчихж байгаа. Жинхэнэ энэ тавиг талхын хууль бол Левит номны 24-ийн 5-6 дээр байгаа. Би та бүхэнд уншиж өгье. Тавиг талх. Сайн гурал авч түүгээр 12 боовж игнэ. Боов тусбарт эфагийн 10-2 байх ёстой. Эдгээрийг эзний өмнө шижир алтан ширээн дээр нэг игнэнд нь 6 байхаар 2 игнэ болгон тавь. Тийм аа шижир алтан. Эзэнд өргөх галан тахил бэлгэдлийн өргөл болгохын тулд игнэ бүрийн талхан дээр цэвэр бүгэл тавих тун. Амралтын өдөр бүр Израилийн хүүгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь эзний өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ. Энэ нь Аароны болон түүний хүүгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт ирэх болов. 3 хоног гэсэн юм байна. Зөвхөн Аарон, Лев овг, мөн түүний хүүгүүд буюу тахилч нар идэх ёстой тавиг талхыг Давид Ахимелехээс гуугаад Ахимелех түүнийг нь өгчөж байгаа. Тэгвэл одоо яасан бэ? Давид нүгэл хийж, худлаа ярьж,
хоёрынтой хуурж тавиг талахыг эзэн нь Давидын хууль зөрчсөн. Тэгвэл тахилч бас буруу хууль танилцуулж Лев овгийнхан зөвхөн тахилч нар идэх ёстой, тэргүүн тахилч нар идэх ёстой онцгой харин газар дах тавиг талахыг Давидэд өгснөөрөө алдаа гаргасан. Хоёулаа алдаа гаргасан бод хамгийн гайхалтай нь юу гэж? Хамгийн гайхалтай. Бидний өнөөдөр үзэж байгаа энэ хэсгийг Есүс эзэн иш татж номлосон. Над шиг юм хөдөөний жижиг пастор биш. Энгийн хүн биш. Элохим, Бурхан эзэн, Христ эзэн бидний авралт хүргэх цорын ганц зам, үнэн, ам, мөн болох Есүс эзэн өөрөө энэ сэдвээр номлосон мэт. Сонирхолтой биз? Энэ бол гайхалтай. Хаана эзэн энэ талаар ярьсан мэгөө сайн мэдээний Матай, Марк, Лук, Иохан 4 номны 3 номон дээр энэ талаар өгүүлсэн байна. Харин хамгийн дэлгэрэнгүй нь хамгийн ойлгомжтойгоор тэмдэглэж үлдээсэн нь Матай номны 12 дугаар бүлгийн 1-8 дээр Есүс эзэн Давидын энэ Ахимелех хоёрын яг энэ алдааг сөхөж аваад биднэрт ойлгохдоор тайлбарлаж өгсөн байна. Би тавханд уншиж өгье. Матай номны 12-ын 1-8. Тэр үед Есүс нэгэн амралтын өдөр тариа талбай дундуур явж байлаа. Шамнар нь өлсөө тариан түрэг шухтран идэж эхлэв. Гэтэл фарисеучуд хараад түүнд хараач таны шамнар амралтын өдөр хууль бусыг үйлдэлээ гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж байна. Өөрөөр хэлбэл 1-р Самуэль 21-р бүлгийг уншаагүй гэж асууж. Уншаагүй гэж. Бурхны өргөнд Давид орж зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талахыг тэр ч мөн нөхдөн ч мөн эдсэн шүү. Ахимелех Давид хоёр алдаа хийснийг Есүс эзэн өөр хэлж байна. Хэлж байгааз цаашаа амралтын өдөр тахилч нар сүм дотор амралтын өдрийг зөрчсөн ч гим зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж. Харин би та нарт хэлье. Сүмээс илүү агуу нэгэн энд байна. Хэрв та нар би тахилыг бус инэрлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гимгүй хүнийг буруутгахгүй байх байсан юм. Учир нь хүний хүү амралтын өдрийн ч эзэн. За одоо Есүс эзэн юу гэж тайлсан бэ? Товчхондоо энэ номлолыг би өнөөгийн хэллэгээр ойлгомжтойгоор орчуулъя. Шавнар нь амралтын өдөр тариан түрүү шухтраад амандаа хийж идсэн нь ажил хийсэнтэй адилхан. Яагаад гэвэл тариаг шухтарсан, цайруулсан, идсэн гэсэн үг. Энэ бол амралтын өдрийн хуулиараа болохгүй. Шавнар нь алдаатай алхам хийж байна. Энийг харсан фарисеучуд Есүсийг шүүхийн тулд гол нь шавнарыг буруутгахаасаа илүү шавнарыг нь алгасаад шавнарынх нь алдаан дээр дөрүүлж Есүсийг буруутгахын тулд түүнд хуулийг сануулж байгаа. Амралтын өдөр шавнар чинь ажил хийгээд байхад та рабби нь байж, багш нь байж, та Есүс байж, та Месиа байж, өөрийгөө Месиа гэж цолдгийн байж. Яагаад энэ хуулийг сахиулахгүй байгаа юм бэ гэж асуудаг. Харин Есүс эзэн яг энэ үед бидний уншсан 1-р Самуэль 21-р бүлгийг авчираад та нар энэ Библийг уншдаг юм уу? Нэг л их нямка гэд микрофон барьж орилсон пастор чи яг пастор муу юу? Чи Библийг ойлгодог юм уу нямка? Чи Библийг уншдаг юм уу? Чи Библийн үгээр амьдардаг юм уу? Чи пастор гэдэг нэрэндээ зогстой амьдардаг юм уу? Ингээ фарисеучудад тэр Давид болон Ахимелех тавиг талхны тухай ярьж байна. Ярихдаа ингэж хэлж байгаа. Давид болон түүнтэй хамт байгсад нь эзний тахилч нараас өөр хэн ч идэж болохгүй тавиг талахыг мөн өөртөө Давид ч мөн идээгүй гэж. Энэ Давид алдаа хийгээгүй гэж. Гэхдээ та нарт би нэг юм сануулъя гэхдээ юу хэлж байгаа гэвэл амралтын өдөр тахилч нар сүм дотор амралтын өдрийг зөрчсөн ч гим зэмгүй гэснийг хуулиас уншаагүй юу. Энэ мөн Левит номон дээр хэлж байгаа. Тахилч нар амралтын өдөр ажил хийхэд гимтэд тооцохгүй гэж байгаа. Тахилч нарыг чөлөөсөн байгаа. Яагаад? Тэд нар амралтын өдөр эвийн тахил өргөх ёстой. Бух нядлах ёстой. Хонь гаргах ёстой. Шатаал тахил өргөх ёстой. Тавиг талахыг сольж тавих ёстой. Тэмээд сая бид нар уншлаа шүү дээ. Тавиг талахыг 12-ыг солиод шижир алтан дээр тавина гэдэг ажил мөн үү? Тэгээд эдгээр чөлөөлөгдсөнийг хэлж байгаа. Нөгөө төр Есүс эзэн ингэж хэлж байгаа. Нүхт нь идсэн амралтын өдөр тахилч нар сүм дотор чөлөөлөгдсөн. Би та нарт хэлье. Сүмээс илүү агуу нэгэн энд байна гэж хэнийг хэлж байна? Өөрийгөө хэлж байгаа. Агуу нэгэн энд байгаа бөгөөд хэрв та нар талахыг бус инэрлийг хүсдэг гэдэг миний эцгийн болон миний үгийг ойлгосон бол та нар буруутгахгүй байсан. Өөрөөр би энгийнээр тайлбарлая. Амралтын өдөр тахилч нар чөлөөлөгдсөн. Энэ Есүс юу хэлж байгаа вэ? Нэгэн жирэмсэн эмэгтэй байж тэр төрөх болж. Тэгтэл тэр нь амралтын өдөр таарч. Тэгвэл тэр эмэгтэй төрөхгүй юу? Төрнө өстэй. Тэгвэл тэр эмэгтэйг амралтын өдөр төрсөн гэд бид нар гэмтэй гэх үү?
Энийг Есүс хэлж байгаа. Есүс эзэн ингэж хэлж байгаа. Хүн амралтын өдрийн төлөө бүтээгдэг. Харин хүний төлөө амралтын өдрийг товлсон гэж хэлж байгаа. Ойлгож байна уу? Хүн амралтын өдрийн төлөө бүтээгдэг. Харин хамгийн нандин Христийн амьны үнэтэй хүн өөрөө хүнд өөрт нь амралтын өдрийг зориулж Бурхан товлсон юм. Энэ өдрийг хэлж байгаа. Энэ өдрийг бидний төлөө. Тиймээс бид нар тэгвэл хөврүүлье. Бид нар сүмд зориулагдсан хүмүүс үү? Сүм бидний төлөө байгаа юу? Чуулган бидний төлөө байна. Яг л өвчтөе хүмүүст эмнэлэг зориулагдсан шиг гим нүгэлтэй хүмүүст зориулагдсан сүм амралтын өдөр ажилдаг. Ойлгож байна. Тэгвэл дахиад нийгэм рүү хөврүүлье. Хуулийн төлөө хүн амьдрдаг юм уу? Хүний төлөө хууль үйлчлэх ёстой юм. Хүний төлөө хууль үйлчлэх ёстой. Би нэг удаа нэг хуульч хүнтэй маргалдчихсан. Би ингэж хуулийн тухай сануулсан чинь тэр хүн юу гэсэн бэ? Чи юм уу надтай хууль ярих юм уу гэж. Тэгээ би хэлжсэн. Би хуульч чамтай хууль ярихгүй, гадаа байгаа эмээтэй хууль ярих. Би хуулийн мэрэгчлэлтэй чамтай хууль ярихгүй, би эмнэлэгт очиод эмчтэй хууль ярьж хэлдэг. Хууль надад үйлчлэх ёстой. Миний сайн сайхны төлөө үйлчлэх ёстой гэдгийг чи мартчихсан юм. Эсвэл чиний мөрдүүлдэг хуулинд би боолшил заагдах ёстой юм уу? Өнөөдөр Монголд энийг хөврүүлээ та боддоо. Хүнийхээ төлөө хууль ажиллаж исэн бол энэ их хямрал, энэ их бензиний очир, энэ их аллаг талаг, энэ их олон насанд хүрээгүй хүүхдүүдийн зовлон байх ёстой гэж юу? Хууль нь мөрдүүлж мөнгө олох гэж цагдаа болгон торгож, татвар нэмж, бидний олсон 5 төгрөгнөөс яаж ахиухан зулгаах уу гэсэн маш хүчирхэг бодлогод явагдаж байна. Уул нь хууль нь хүний төлөө байрын сольж юм бол биднийг бензинд очирлуулахгүй тул, биднийг хямруулахгүй тул, биднээс аль болох бага татвар орж амьдрал маань өөдлөн дэвжихийг харахын тулд улс орон засгийн газар хууль ажиллах ёстой. Есүс эзний хэлсэн үгийг хөврүүлэх тусам бидний амьдралд өнөөгийн 21-р зууны христчид ойртдог. Хүн чухал уу? Хууль чухал уу? Хууль чухал гэхээр хүн үгүй болчих гээд байдаг. Яагаад? Нэг ч хүн Бурхны хуулийг төгс биелүүлж чадахгүй гэдгийг Библи хэлсэн. Тэгвэл хууль өнгөө хүн үнэтэй гэхлээр хууль үүсгэх гэдэг. Гэтэл Есүс эзэн би хуулийг төгс болгох гэж ирсэн гэсэн. Харин Есүс эзэн фундамент хэлж байгаа. Фундамент юу гэж хэлсэн бэ гэвэл би өөрөө амралтын өдрийг эзэн. Тэр хуулийн эзэн би бөгөөд надад юу чухал вэ гэвэл хэрэв та нар би тахлыг бус инэрлийг хүсдэг гэдэг миний үгийг ойлгоцсон бол бүх хуулийг та нар тайлж чадах байсан. Болохгүй гэх бүх хуулийг та нар тайлж чадах байсан. Яагаад гэвэл бүх хууль хүний төлөө. Эцэстээ би энэ хуулийг батлан гаргагч, үндэслэгч Христ би өөрөө бас хүний төлөө шудраг бусаар амиа өргөх. Яагаад? Тахил сүмийн ёс жаяг ингэх ёстой, тэгэх ёстой, ийм байх ёстой, иймч байх ёстой, тиймч байх ёстой гэдэг хуулиас илүү хүн нандин бөгөөд инрэл нэгүсэл чухал гэдгийг Есүс эзэн хэлж өгч байгаа. Тиймээс Бурхан тавиг талахыг алдаатай гуйж авсан Давид болон хуулийг зөрчиж өгсөн Тахилч Ахимелек нарыг инрэн нэгүүлсэн байна. Яагаад? Давид өлсөж яваа. Давид цангаж яваа. Оргон босож яваа. Хууль биш хүн нь чухал учраас Давидэд инрэнгүү хандсан Ахимелесхийг нэгүсэл инрэлд ороо Бурхан авсан гэдгээ Есүс зааж өгч байгаа. Та бод. Ямкааха би үнэхээр өлсөд байна. Хэдэн хоног хоолгүй явлаа гэхэр чинь би ахын чиний наад өлсөж байгаа мэдрэмжийн чинь төлөө сайхан залбираад өгье гэвэл болж юм. Яг ингэдүүч иймэрхүү утгатай хүмүүс олон байдаг шүү дээ. Харин ямка яах вэ? Өлсөж байгаа мэдрэмжийн төлөө гар тавин залбирах ёстой юм уу? Зүгээр хаоллоод хамт хоолнд ороод хоол авч өгөх ёстой юм уу? Аль нь хүнлэг юм? Шашны үүлэн хүнлэг биш гэж би залбирж штэ. Пастор хүү өрөөж штэ. Өлсгөлөнгийнхэн мэдрэмжийн эсрэг залбирж өгж штэ. Энэ мундаг биш гэж юу? Дугаал талах аваад хувааж идэв. Энийг Есүс хүсэж байгаа. Хүнлэг байдал, инэрлэг. Тийм учраас нямкад хандаж чиний наад номлол, чиний наад сүм, байшин, ёс жаяг дэг журам чухал л да. Гэхдээ хоёрдугаар. Нэгдүгээр юу вэ? Нэгүсэл инэрл чухал.
өрсөж байгаа мэдрэмжийн төлөө биш, хоололж буй нямкаг хараад би баярлдаг гэдэг хэлж байна. Манай чуулганд зөндөө л олон удаа гурил, будаа, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, цүнх, настангуудад ааруул ээжгийн сүд хараад би үе ийм үг сонсч байсан үе би. Пастра ийм олон юм сүмдэр ингээ байнга тараагаад байхаар энэ хүмүүс чинь давраад байна. Юм авах гэж сүмд ирдэг болчихлоо. Нэрээ шүү. Та нар мэдгүй. Солонгос, Америк янз бүрийн улсаас манай дээр багууд ирдэг. Багуудад би сүмээ төлөөлж Zoom meeting хийхдээ ирэхээс өмнө orientation хийхдээ би байнга ингэж захидаг. Надад болон манай гэр бүл бити өргөл цуглуулаа. Хэрэггүй. Маннагарч болтгой бурхан хоололсоор ч энд ирсэн. Харин би танараас нэг юм гоё. Надад болон манай гэр бүл эсвэл сүмд зориулсан өргөлөө арай жоохон ахиухан болоход энд та нарыг ирэхэд зориод ирэх тэр олон хүүхдүүдэд, манай 6 дугаар багийн тэр олон хүүхдүүдэд, алтан булагдах тэр жижигхэн тосгоны тэр олон хүүхдүүдэд хангалттай хоол авч өгч цаадаг. Өнгөрсөн 100 давтамжтай тоогоор манай дээр 100-аас 150 хүүхэд, алтан булаг дээр 100 гаруй хүүхдүүд хоололсон. Миний сэтгэл юу гоё байсан гэж манай тэрүүн ахлагч нар, манай хамт үйлчилсэн залуучууд, орчуулагч нар мэдж байгаа. Хуушир идэхгүй гэхэд үгүй гитлэн сатгсан шүү дээ. Тийм биз 100 гаруй хүүхдийг. Та нар чивг идэхгүй, догбуг идэхгүй, пүлгүүг идэхгүй гэхэд одоо болсон багшаа гитлэн хоолсон багууд. Энэ надад гоё байсан. Магадгүй дараагийн бүтэнсэн тэр хүүхдүүдээс тэр 100 гаруй 150 60 хүүхдүүдээс 4-5 хүүхэд ирүүл их юм л да. Гэхдээ зүгээр Есүс эзэн ийм инэрэнгүй байхыг биднэрт заасан байхгүй байна. Хоёр дахь удаад нь би дахиад нэг юм өөрчилсөн нь та нар сүмд эсвэл пастрын гэр бүлд гэж өргөл цуглуулж байхаар та нарт үйлчлэх дүүнерт маань, та нарт үйлчлэх ахлагч нарт маань ивэл болгож өгч. Их баг нь хамаагүй 10-20 мянган төгрөгч хамаагүй. Яагаад одоо 9 сарын 1 болно. Хичээл сургууль орно. Бензин тос бүх юм үнд орцсон. Тэгэхээр тэднэрт зориулаач гэж хэлсэн. Багууд маш баяр хөөртэй хүлээж авсан. Энэ зам бид нар маш олуулаа их баг хэмжээгээр бүгд өрөөгдсөн тийм биз? Бид нар бүгдээрээ өрөөгдсөн. Боломж байвал та нар тэр өрөөл дээрээ дахиад жоохон мөнгө нэмээд ядаж нэг орон гэргүй айл орон гэр олгооч гэж гуйсан. Тэд нар баяр хөөртэйгээр хийсэн. Бид нар энэ зам гэр прожектын бас л манай нийгмийн ажилтан хамт байсан. Их чинь миний хайртай дүү Чингэн юм байсан байна. Welcome. Олон жилийн дараа би 10 жил пастор, өмнө нь 4 жил, бараг 15 жилийн дараа манай DCC project төсөл байсан шүү дээ тийм үү? Тэнд орчуулагчаар байсан. Ингээ бид нар нэг орон гэргүй айлд гэр өгсөн. Бид нар өнгөрсөн хугацаанд 100 гаруй гэр олгосон шүү дээ тийм үү? Олон жилийн турш. Коронагийн өмнө бол бид нар жил бүр 2, 3, 5-аар нь олгодог байсан. Коронавигоос хойш бид нар ганцаас илүү гарч чадахгүй л байгаа. Гэхдээ энэ бол ивэл 100 гаруй гэрээс гэр авсан өрхүүдээс энэ дунд одоо сүмд явж байгаа хүн байвал гараа өгч. Ганц ч байхгүй. Тэгэхээр хүний нүдээр харахаар давраад байгаа юм шиг, шал дэмий өгөөд байгаа юм шиг санагдаж байгаа ч харин Есүс ингэж битгий бодорой гэж заасан байна. Сүмдээ авчрах гэж гэр өгж эхлэх юм бол нямкач пастор биш. Сүмдээ авчрах гэж хүүхэд хоололж байгаа бол чи пастор биш. Чи миний хүн, миний зарц боолгож амьдрмаар байвал харамгүйгээр хуваалцсан. Бусдад харамгүйгээр үгүй. Энийг бурхан би дахлаас илүү нэгүсэл, инрэлт дуртай, тааламжтай гэж хэлж байгаа үгийг Есүс эзэн өнөөдөр бидний уншиж байгаа сэдвүүдээр сэдвлэн энэ үгээр иш татан зааж өгч байгаа. Тиймээс Ахимелек Давидыг хооллосноор буруутаагүй, Давид түүнийг идэж чадсанараа буруутаагүй, Давидын залуучууд түүнээс идснээрээ мөн буруутаагүй. Яагаад? Хууль биш, тахил биш, инрэл нэгүсэл чухал байсан учраас. Тиймээс би та бүхнийг энэ өдөр өрөмөр байна. Би биендээ боломж байгаад бол инрэнгүү хандцгаа. Боломж байгаад бол хуваалц. Боломж байгаад бол тусал. Битгий цаа. Битгий нарийн. Боломж байгаад бол Бурхны ах дүүнэрт харамгүй тусал. Үүний хариуд сүмд явахыг бүү шаар. Үүний хариуд эргээд танд сайн хандна гэж бүү горд. Тэгвэл та шаархлана. Зүгээр л эзэн намайг харж байгаа. Эзэнд тааламжтай зан чанар нь энэ өгөөмөр нэгүүлсэнгүй зан гэдэгт итэг тэгээд үлдцгээ.
Би танд бүр гоёор хэлье. Хэн нэгнийг зовж шаналан, өлсөж санган, гачигдж дутагдан бурханд шиврэн залбиралд нь хариулт болж амьдарч байгаа болтугай гэж би эзний нэрээр өрөөж. Хэн нэгэн 50,000 төгрөг, сургуулийн төлбөр 1,000 төгрөг, 100,000 төгрөг гээд өөлн залбирах тэр залбирал нь маргааш нь та хариулт болж амьдрах болтугай. Тэгвэл эзэн танаар бахарх нь тэр биднийг хараад инээмсэглэх болно. Энэ чуулганы хончин бол тэр хүн пастор бол хинч биш, зөвхөн Есүс эзэн өөрөө гэдгийг дахин тунхаглангаа та түнд тааламжтайгаар үйлслэг өгөөмөр амьдрах болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Амен. За цаашаа явъя. Та нар намайг ингэсээр болоод нөгөө хагасааныхаа библийн хичээл шиг бүтэн орох гэж бодож байна уу? Хурдан дуусаасаа гэж бодож байна уу? Бүгдээрээ Давид хааны тухай дахин нэг чухал биднэрт хэрэгтэй зүйлийг хамтдаа хуваалцъя. Ингээд Давид хаан тэндээсээ цаашаа зүхтаадаг. Тэндээсээ цаашаа зүхтаасаар Нобос гардаг. Яагаад тэр Нобос зүхтах болсон гэхээр нөгөө эх 7 хоногт үзэх Саулын түшмэл, Саулын тагнуул, Нобод Саулын нүд чих болоорой гэж үлдээсэн Эдом хүн Доег гэдэг хүн байгаа. Эдом хүн гэдэг чинь харь үндэстэн. Эдом хүн гэдэг чинь Исаваас гаралтай таслагдсан Яаковын ихэр ах Исаваас гаралтай Эдомчуудаас гаралтай Доег хэмээх хүн яагаад тахилч нарын хотод байгаа юм бэ? Яагаад Доег сүм дотор байгаа юм бэ? Онцгой ариун газар сүм дотор тахилч нарын хотод харь үндэстэн байж болдог уу? Бид нар тооллого номон дээр зөндөө үзсэн. Болохгүй. Доег юу хийж байгаа юм бэ? Түүний Саул томилсон учраас. Ингээд Доег Ахимелех Давидд тал фокус гадна бас нэг сонирхолтой зүйлийг Давид гуйж авдаг. Тэр нь юу вэ гэвэл би тавханд уншиж өгье. Давид Ахимелехт энд чиний гаст жад илд байгаа юм уу? Би өөрийн илдээч зэр зэвсгээж гартаа барьж ирсэнгүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэлээ. Тэгэхэд тахилж үзэгтэн. Элагийн хүндий чиний алсан Филист хүн Голиатын илд нь Эфодын ард дааванд оролттой байв. Хэрэг хүсвэл түүнийг өөртөө авах тун энд түүнээс өөр юм байхгүй гэж хэлв. Давид тийм илдийг хаанаас ч олохгүй надад өгөх тун гэж хэлв. Одоо та сайн хардаа. Давид Элагийн хүндийд Голиатыг цохиж унагсан. Дүүгүрдэж унгаагаад хуйнаас нь сэлмийг гараад цавцсан. Одоо тэр үед хоцлуулаагүй итгэлээр тэр авраг биетээ ирмэл дайцсан Голиатын өмнө зогссон хончин Давид хаачиж. Голиат Давидыг хараад ингэж хэлдэг. Чи над руу таяг бариад ирж байгаа юм уу? Би ямар нохоо юу? Одоохон би чамайг тасчин хаяа гэхэд Давид юуг тунхагладаг вүлээ итгэлээрээ. Би чиний өмнө чиний хараагаад байгаа Израилийн бурхан эзэн Эл Элохимийн нэрээр ирсэн маа гэж итгэлээ тунхаглаад нам цохид толгойг цавцсан Давид одоо хайч. Нөгөө дайсныхаа хуйнаас нь суугалж Голиатын толгойг цавцсан илдээ бишрээ сууж байгаа Давидыг хардаа тийм илдэг ханаас ч олохгүй надад өгч. Өмнө нь Давидыг Саул хаан Голиат руу хөдлөхтөн миний дуулахыг өмс миний илдийг ав гэхэд Давид дасаагүй тул надад хэрэггүй гэд орхиод явсан тэр Давидын итгэл хайч. Тэр бурхныг ирж хайж үнэн зүрх бүх зүрхээрээ бурханд итгэсэн Давидын итгэл одоо хайчсан болоод өөрийнхөө жоохон байхдаа өсвөр залуу байхдаа цохиж унгаасан Голиатынхаа илдийг бариад энэ ямар гоё илд вэ гэд бишрээ сууж байна юм. Бид нар яагаад анхны хайраа мартдаг вэ? Бид нар яагаад эзнээс холддог вэ? Яагаад надад мөнгө санхүү юу ч хэрэггүй? Надад энэ дэлхийн ямар ч баялаг хэрэггүй. Надад эзэн байгаа бол түүний яв гэсэн газар руу явж би түүний үгээр амьдрна гэсэн гал халуун итгэл, тэр гал халуун догдсон зүрх сэтгэл, хайр, буцалсан итгэл маань хайч. Эргээд Голиатын илдийг бариад сууж байна. Зарим хүмүүс ингэж хэлдэг. Залуудаа тийм байсан юм аа. Жог амьдрал үзээд пастраа. Уучлаа. Амьдрал үзэхээр итгэл хэрэггүй болчихсон. Тийм үү? Амьдрал үзэхээр итгэл хэрэггүй болчихсон юм. Амьдрал үзэхээр бидний итгэл хүрэх ёстой юм уу? Амьдрал үзэхээр алдаж оноод ирэхээр бидний итгэл үгүй болж эргээд өмнө нь ялалт байгуулж исэн сүнслэг тэмцэлдээ очоод Голиатынхаа хуучин сэлмийг бариад бишрээ суудаг юм. Амьдрал үзэхээр христчин байсан хүн бөө болдог юм уу? Амьдрал үзэхээр христчин байсан хүн захирал болдог юм уу? Амьдрал үзэхээр христчин байсан хүн завхаа болдог юм уу? Амьдрал үзэхээр үү? Амьдрал үзэхээр үү?
бид нар амьдралын асуудлуудаа хит фокуснаас болоод амьдралыг хэцүү байна гэж ойлгоод Бурханд итгэх итгэл нь хэрэггүй байна гэж ойлгоод зөв замаасаа гаждаг. Яагаад пастор юм сайн гэж байна юм? Та нар мэднэ. Би олон жил гажиж яваад ирсэн. 2003 онд танаас өмнө үүсгэн байгуулаад 2007 оноос Баямаас гарснаас хойш би 15 жилийн өмнөх Нямка хүртлээр Голиатын сэлмийг биширч амьдэрсэн. Йонотнуудыг амьдрал дах Йонотнуудыг дагаж амьдэрсэн. Дэлхийн арга барил хийж амьдэрсэн. Та бодох хэрэгтэй. Амьдрал үздэг гэж юу? Хамгийн сүүлд нэг зүйлийг яриад бүгдээрээ хамт залбирах цаг гаргая. Давид эндээсээ цухтаад дахиад цухтаад тэр одоо бүр дордно. Хүн нөгөө Голиатын элдийг хараад биш энэ байдалд хүртлээд ордно гэдэг бол хангалттай тийм үү? Биш. Өшөөд ордно. Өшөөд ордохдоо тэр хаашаа цухтаах уу гэвэл Голиатын элдийг Ахимелехээс аваад Нобоос гараад Гат руу цухтаана. Гад биш шүү. Гад овг аймаг биш. Гат. Филистчүүдийн 5 том хотын нэг Гат. Дахиад юу гэж? Голиатын төрсөн нутаг Гат. Голиат бол Гат гаралтай ирмэл дайчин. Голиатын илмийг бариад хамгийн үзэн яддаг дайсан филистчүүд дээр очоод Голиатын төрсөн нутаг дээр нь очоод намайг Саулаас нуугаач, намайг амьд үлдээд өгөөч, эндээ амьдрахыг зөвшөөрөөч гэж царай алдж байгаа Давидын дүр төрхийг бичгч маань бичсэн байна. Бүр доош өгсөн. Та хардаа. Гэтэл зарцнаар нь ахин шүү дээ. Гатын хаан ахин ш, Голиатын хаан. Голиатыг Израильчуудад тулалдахад зогсож ирсэн хаан ахин ш. Филистчүүдийн хаан гэсэн үг. Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай Саул мянгыг Давид түмийг алуу гэж дуулдаг, бүжгэлдэг байсан босуу. Гэцгээв. Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч Гатын хаан ахишаас ихэд айж эмэв. Давид энэ үгийг юундаа авч гэнэ? Зүрхэндээ авч. Хиний үгийг? Филистчүүдийн үгийг. Хиний үгийг? Филистийн хаан Ахишийн үгийг. Хиний үгийг? Өөрийнх нь ирмэл дайчин цагтаа Бурхны нэрээр очин унгаасан Голиатын нутгийн хүмүүсийн үгийг хаана орж ийн гэнэ үү? Дайсных нь үг ийм сул дорой үед хаана орж ийн гэнэ үү? Зүрхэнд тагтунараа. Та бид нар ийм амьдралаар амьдраад ирвэл дайсны үг, муу нэгний үг, муу эрийн сүнс, сатааны үг бидний зүрхэнд орж эхэлдэг. Яагаад болохгүй гэж, архиу яагаад болохгүй гэж, тамхи татыг яагаад болохгүй гэж ганц л амьдрна. Би танд та өдөр болгон амьдрна. Харин та ганц л үхэн. Энийг бити андуураар. Дайсных нь зүрхэнд нь орс гэж. Цааш нь юу гэсэн гэвэл Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч Гатын хаан Ахишаас ихэд айж имээр. Ийхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуу галзуу солиотой юм шиг байж хаалганы самбар дээр нь сараачин сахад руугаа шүлсээ гоожулв. Тэгэхэд Ахиш зарцнаас та нар харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над руу авчирв? Би галзуу солиотой хүнээр дутлаа гэд та нар миний өмнө энэ нэг юмыг үзүүлэхээр авчирв. Үүнийг миний гэр оруулах гээ юу гэж хэлв. Ингээд хөөд явж. Нэг сонирхолтой та хардаа тэд нар 11 дээр ингэж хэлж байгаа. Ахиш хаан Ахишта дайсан нь хараад энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Саул мянгыг Давид түмийг. Тэр нутгийн юу гэнэ үү? Хаан. Энэ нутгийн хаан Саул хэвэндээ байгаа штэ. Давид оргож босож яваа штэ. Гэхдээ дайсан нь анх итгэл зориг зүрхтэй байсан Давидыг хэн гэж хүлээж авч хүлээн зөвшөөрдөг байсан байна. Израилийн хаан гэж. Яагаад? Өөрсдийнх нь ирмэл дайчин Голиатыг унгаагаад өөрсдийг нь хэдэн мянгаар нь хядаж газар нутгаад чөлөөлж байсан учраас Давидыг Израилийн хаан гэж үздэг байсан. Гэтэл дайсандаа ийм нэр төртэй байсан Давид одоо дайсныхаа сэлмийг бариад дайсныхаа төрлөх нутагт нь очоод үзэн яддаг дайсан филистчүүдээр очоод намайг Саулаас нууж амьд үлдэхэд туслаач гэж царай алдан гуйжгүй Давид бүр цаашлаад Давид гэдэг нь мэдэгдэнгүүт хаалганы самбар хумсаараа самардаад сахлан дээгүүрээ шүлсээ урсгаад галзуу мэт жүжиглж буй тэр Давидын дүр төрхийг та 17 дугаар бүлэг дээр гарсан Голиатыг унгаасан Давидтай харьцуулна. Энэ бол таны анхны хайр. Анх гал халуун итгэсэн дүр төрхөөс та хэр хол холдсон байна гэдгийг хараад үзье. Бид нар ингэж холддог. Ингэж доош орохгүй бид нарт байдаг. Хин нэгний өмнө галзуу солиотой болж жүжиглэн байж ам гарахгүй юу? Сүүлийн нэг асуулт асуу.
би яаж ч галзуу солиотой болж үжиглсэн та нар итгэхгүй. Хамаагүй би ойрлоо шүлсээ уусгаад энэ модон ингээд хаалганы самбарыг хумсаараа майж. Тэгвэл Давид яаж дайснууд филистичүүд ноёд түшимдүүд бүр Филистийн хаан Ахишиг хүртэл итгэхээр хэмжээнд ийм мундаг лаг жүжиглж сурв. Хинээс энэ галзуу байхыг сурч юу? Энэ аимшигтай дүр төрхийг хинээс сурч юу? Саулаас. Саул гэрмоос хүнс ирэх болгоно Давид босоо ятдаг тоглоод Саулыг хардаг байсан. Тэр сурсан. Одоо би сүүлийн асуултаас өөрийн амийг эрэлхийлэгч, өдөр бүр өөрийг нь үххийг харахыг хүсэгч, өстөн дайсантайгаа хэн адилхан болж байна? Давид адилхан болж. Яагаад аригчны хүүхэд яванда аригчин болж байна? Яагаад завхаа эцэг ихтэй хүүхэд үзэн яддаг атлаа дараа нь завхаа болж байна? Яагаад ээжийг нь өдөр шөнөгүй зодж байгааг хараад би хизээч ийм аав болохгүй гэж боддог хүүхэд том болоод ихнэрээ зодд юм бол. Бид нэр айц төгшөөлөн амьдралынхаа ирээлийг тоолохгүй, сайн сайхныг тоолохгүй амьдрах тусам тэр айц биднийг буруу сонголт хийж, бурхнаас холдуулж, итгэлээс холдуулж явсаа би өөрийнхөө үдсэн ядаг аригчин аавтайгаа адилхан. Би өөрийнхөө үзэн яддаг ээжийн маань зоддог аавтайгаа адилхан болдог байна. Би өөрийнхөө үзэн яддаг гэмгүй аавыг нь араар тавьдаг ээжтэйгээ адилхан болдог байна. Давид өөрийнхөө үзэн яддаг Саултай одоо яг адилхан болж байна. Бүр хүмүүс хараад итгэхээр хэмжээ. Юу? Яагаад Давид ийм болов? Тэр бурхнаас холдсон. Тэр Рама Наяутыг орхисон. Тэр Самуэлийг орхисон. Тэр цаашаа над оргод зугтсан. Тэр худлаа ярьсан. Тахилчийг хуурсан. Цаашаа оргод зугтсан. Бүр болохгүй болоод дайсан дээр очиод ам гойсон. Тэгээд эрдсэн. Улам дордоо, улам галзуу болж үжиглээд эцсийн үдсэн яддаг өстөн дайсан, мөнхийн өстөн дайсан болох бурхнаас таслагдсан, муу сүнсэнд эзлэгдсэн Саултайгаа ижилхэн болж байна. Зан чанарын хувьд, дүр төрхийн хувьд, хэл ярианы хувьд, хүчирхийллийн хувьд ижил болж байна. Бид нарыг ийм мөхөлд оруулахын тулд Бурхан үргэлж өөрийгөө гэлдэг. Би хамгийн сүүлд энэ бүхнийг ойлгосон Давид өөрөө нэг дуулал бичсэн байдаг. Тэрийг уншиж чуу. Та нар залхаагүй үстэй. Ингэж галзуу солиотой болж үжиглсэн Давид дуулал номонд 34-р бүлэг, 54-р бүлэг хэмээх хоёр дуулалыг бичсэн баг. Энийг би тавханд уншиж өгöd дуусна. Би 54 биш шүү, 56 дараа нь та нар үзээрэй. Би дуулал номны 34-ийг уншаад хэдүүлээ залбирая. Хүнд байдлаас хэлтэрсний төлөөх талархал 0 ишлэл дээр Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлж хөөгдөд явах үеийн Давидын дуулал. Тийм үү? Яг 21-р бүлгийн Давидын дуулал бааз. Одоо юу гэж дуулсан бэ гэвэл би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь эзэн дотор сайхнам. Даруй нэгэн үүнийг сонсоод баярлмаа. Надтай хамт эзнийг дээдэлж, хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айдсаас минь тэр намайг чөлөөсөн. Хаанаас үүдэлтэй алдаа байсан? Айдсаас. Тэгвэл одоо Давид галзуу болж үжиглэх хүртлээр амьдралын ингэж доошоо орсон үедээ юуг ойлгосон бэ гэвэл би Йонатныг биш, би Саулыг биш, би Голиатыг биш, би Филистичүүдийг биш, би Ахишиг биш, би Бурхныг хайх ёстой юм байна гэж бодоод ухаараад тэгээд тэр ингэж хэлж байна. Би эзнийг хайсан. Тэр надад хариулж бүх айдсаас минь намайг чөлөөлсөн. Анхныхын шархыг эдгэж өгсөн. Гашуун үндсэн хэн эдгээсэн гинөө? Йонатан, Ахиш, Филистичүүд гинөө? Ахимелех гинөө? Бурхан. 8 дээр хамгийн сүүлд ингэж хэлж байгаа. Эзэн сайн гэдгийг амсцгаа үзцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай ирүүлдэг. Тэр хөөгдөд явж явах зураа энэ дуулалыг дууссан. Шившигтэй хүнд амьдралдаа өөрийгөө юрөөлтөө гэж хэлсэн. Яагаад та төсөөлөөч. Давид жанжин байсан. Саул мянгаыг Давид түмэг гэж бүр дуунд хүртэл гол баатар болсон.
дууны зохиолчид хүртэл түүний нэрээр дуу зохиолж Израиль даяараа дуулдаг алдартай нэгэн багтаа өөрийгөө юу гэж хэлж ирснийг санаж үхэл надаас Йонатан тандаад үхэл надаас нэг алхмын зайд байна. Өөрөөр хэлбэл үхлийн хараал надаа байна гэж айж түгшиж имэж исэн. Гэхдээ амьдралын харуул тэр ёроолтой байсан. Тэр мянгат зууцын жанжин хааны торгон цэргийн жанжин байсан. Одоо Давид хин гэж дайсныхаа гарт дайснаа хөөгдөд шившигтэйгээр галзуу болж үжиглээд хинч биш, юу ч биш, өлсөглөн сүмээс талахгүй хэмжээнд ганцаараа цөлийн амьдралаар явж байхдаа өөрийгөө юу гэж хэлж байна? Ёроолтой. Юу өөрчилж байна? Юу өөрчилж байна? Дэлхийн үдээр бол Гибеад байхдаа мянгатын торгон цэргийн жанжин байхдаа ёроолтой. Харин одоо бол хараалтай юм шүү. Яагаад Давид эсрэгээр хэлэх болов? Тэр үед би хараалтай. Харин одоо би ёроолтой гэж хэлэх болов? Галзуу болж үжиглэж дайсныхаа газар дээр юу ч биш явхдаа, юу чгүй хов хоосон, эхнэр ээж гэр хамаатан саднаж хайцсан сүлийн амьдрал тэр яагаад өөрийгөө ёроолтой гэж хэлэх болов? Эзэн дотор хоригдсон учраас. Түн бурхны энэ дэлхийг өгч чадахгүй шалом амьдралд нь бууж ирсэн учраас. Айн. Дуулал 23 дээр тэр эзэн миний хончин тул надад дутах зүйл байхгүй. Та боддог. Хончин дутах зүйл. Давид зөндөө юмар дутсан шүү дээ. Давид бүр эхнэрээс дутаад Уриагийн эхнэрийг авч завхаараад Уриагийн аминд хүрээгүй. Харин Соломон хэмээх түүний хүү юу гэлээ? Зөвхөн шивгч нь мянган ихнэр. Алтан орд. Одоо бол Соломоны эрдэнсийн санг тэр Индиан Джонс хайгаа тайгаад хэдэн олон цуврал анги хийгээд олддог. Энэ дэлхийн хамгийн урд өмнө байгаагүй, хойш хожид байхгүй, хамгийн мэрэгэн бөгөөд хамгийн баян хаан Соломон өөрөө номлохдоо юу гэж дууллаа? Бүх юм хоосноос. Гэхдээ бүх юм чамд байгаа юм биш үү? Би гэсмэр хөөе Соломон амаа хамих чамд мянган ихнэр байна. Энэ дэлхийд байхгүй эрдэнэс алт нөөц баялаг байна. Чи алтан орон дээр унтчих. Чи алтан ордон барьж байна. Юу дутлаа гэж чи бүгд хоосон гэдэг юм бэ гэж хашгирмаар. Харин Давидыг хараад чи юу чгүй. Одоо бол чиний тухай Давид Tabernacle гэдэг Давидын майхан гэдэг магтаал юм бүлэг байгаа. Чи ордонд ч амьдарч үзээгүй. Чи дандаа майханд амьдарсан үхэн үхтлээ элдний эрэнд ор. Үхэн үхтлээ Израилийн төлөө дайн хийсэн юу чгүй хоосон хаан байж дутах зүйлгүй гинүү. Харин хамгийн их дутах зүйлтэй чи юм шүү гэж би хэлмээр. Тийм үү? Аль нэг зүйлийг ойлгосон. Соломон хаан энэ их хэд баялаг алдар нэр амбицкараар хоосноос хоосон. Энэ миний шалом амар тайван биш юм байна гэдгийг ойлгосон. Давид мөн ойлгосон. Миний ядуу тарчин харагдах нь хамаагүй. Эзэн миний хончин тул надад дутах зүйл байхгүй. Амен. Тиймээс би та бүхний амьдрал эзэн Есүс хончин байх болтугай. Амьдралдаа буу Йонатан, Ноб, Гатуудыг бүгдийг үлдэн хөөгөөд Рама Найотод бурхантай хамт түүн дотор хоригдох та ёроолтой юу гэж эзний нэрээр ёроож байна. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.